За, зажисрын сайд Монгол улсын үндсэн хуулийн 16-гийн 1 Монгол хүн амьд явах хэрэгтэй. 16-гийн 2 эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах орчны бохирдлоос хамгаалуулах хэрэгтэй гэж. За, энэ бол Монгол төрийн үүрэг. Та Монгол төрийн сайд. Тэгээ та өөрийнхөө эрчим хүчний салбарын хуулиудыг үгүйсгээд бас энд сууж явахын төрөв. Эрчим хүчний тухай хууль, зэрэгдэх эрчим хүчний тухай хуулийн дээр Монгол улсын иргэн 20 кВт эрчим хүчийг өөртөө үйлдвэрлээд илүүгийн төвийн шугамшилжүүлээ нийлүүлж болно гэж. Энэ бол хибрид систем. Нарны панелтай, инвертертэй, цэник хураагууртай. Хэрэглэх үедээ хэрэглээд хэрэглэхгүй үедээ өгдөг. Энэ технологийн шинжилэл. Энийг үгүйсгэн сууж та болохгүй. Үнэхээр та энийг хийх юм бол Монгол улсад 190 мянган яндан байна. 190 мянган 0.7 газрыг та ашиглах боломж бололцоогоо хайх ёстой. Иргэдээ бид нар орлоготой ойлгох ёстой. Энэ бүх газруудыг ард иргэдээ эвлэлд нийлүүлж чадах юм бол сэргээгдэх эрчим хүчний чинь газрынхын нөөцтэнд бэлэн бас байж байгаа. Илүү гарсан тогийн төр авчил та. Яагаад болохгүй? Яагаад заавал гаднаас авах ёстой? Яагаад заавал энэ одоо таны төрөүний хэлдэг тэр 9 компаниг дарж чадахгүй байна гэд сэргээгдэх тэр 9 компанид Монгол улсаараа дарагдаад ингэ байж хэвчтэй. Дэлхийн зах зээл дээр 1 киловатт сэргээгдэх хүчний эрчим хүч 0.4 цент байна, 0.04 цент байна гэж та хэлж байна. Тэгсэн мөртлөө бид 1.17-оор гэрээ хийсэн. Өнөөдөр ингэж алдагдлуулээгээ байж байна. Нийт эрчим хүчний 8.4% үйлдвэрлэдэг мөртлөө мөнгөний 20-30% аваа авчдаг. Тэгээ энэ байдлаа та засах ёстой шүү дээ сайдаа. Таныг засаач ээ гэж бид нар бас итгэл хүлээл гэж сайд болгосон. Олон жил их хурлын гишүүн байсан та олон янз бүрийн салбарын сайд хийсэн болохоор Монгол улсын одоо суур хөгжил болсон энэ дэдвүтцийн эрчим хүчний асуудлыг бас босгоод ирэх юм болов уу гэд энэ улсын хурлын гишүүн чинь танд итгэж найдаад байж байгаа шүү дээ. Ялангуяа ажилтны төрчлөлийн бодлогын орооноос бид нар түрүү бас бүгд найрамд хятадаар туулсан ажилтны паркт танилцаад ирсэн. Яг иргэдтэй нь уулзаад 1 киловатт эрчим хүчийг хэдээр хэрэгжилж байна гэж байгаа. 3.4 юан буюу Монгол төгрөгөөр 160-70 төгрөгээр хэрэгжилж байгаа. Аж ахуйн нэгжүүд нь 4.5 юан. За бүсчилснээр шалтгаалаад 6 хүртэлх юан. Инхээр тэнд чинь үйлдвэрлэл хөгжөөд байна шүү дээ. Бид нар одоо энд үйлдвэрлэх гээд дэд бүтцийнх нь буюу анхан шатныхын захиргаа эрчим хүч уур усных нь үн өндөр байхад яаж энд ажилтны салбар хөгжих юм бэ сайдаа? Хятадтай өрсөлдөх юмч боломжгүй шүү дээ. Орос руу та гараад харал та. 1 киловатт эрчим хүчийн аж ахуйн нэгж нь иргэдтэйг нийлээ дунджаар нэг 200 төгрөг хүрэхгүй шүү дээ. Иргэд нь 170-80 төгрөг максимум да. За бүсчилснээс шалтгаалаад зарим газар 80 төгрөгөөр хүртэл хэрэгжилж. Дэнчин өрсөлдөөний суур зарчим шүү дээ. Тэг Монгол улс цаашаа яаж хөгжих юм бэ сайдаа? Та энэ боломжуудаа нээн гэж нэг гараараа яриад нөгөө гараараа хаагаад төр бүгдийг нийнэ гэд яриа сууж байгаа юм. Тэр чи итгэл үнэмшил төрхөө болжлоо шүү дээ. Таны энэ гишүүдийн асууж байгаа асуулт болгон та бүгдийг тойруулж хариулж байна. Өөртөө таалагдсан юм уу зүгээр хариулж, өөртөө таалагдаагүй юм уу буруугаар хариулж. Зарим нэг гишүүдийг та үг өгүүлбэрээр хүчиндэж шүү дээ. Бид нар хараа сууж шүү дээ. Та Монгол улсын сайд, сангийн сайд хүртэл байсан. Энэ улс их орны хөгжлийн төлөө бас нэг жоохон бодлого боловсруулад сэтгэл зүрхээр ажиллаараа сайдаа. Ажилтны салбар ард иргэдийн амьдрал таны нуруунд дээр биш.